Хай, амралтын өдөр. Энийг хараа, гоё номтой болсон. Өчигдөр нөхөр авчирсан. Энийг юу гэдэг зураг гэдгийг мартчихжээ нөгөө ирээлжилсэн. Математик сонингийн гойны төгсөн зураг. Гэтэ би энэ зургийг багтаа ерөөсөө харж чаддаггүйсэн. Ер нь харж үзээгүй. Худлаа өнийгөө л ерөөсөө дотор нь юм харагддаггүйсэн байхгүй. Тэгсэн чинь би яаж хардгийг сурцсан. Одоо та нар нэг хараад үз. За би яриагаад төр зогсоё. За цаг боллоо. Шалгалтын материалаа хураалгаарай гэж юу? Яасан юу харсан? Харж чадв уу? За харж чаддгууд нь гоё юмнууд харсан байх. Харж чадахгүй хүмүүст нь хэлхий за. Яг ингэж хард юм бэлээ. Одоо ингэж юу ч гэсэн бичлэг явж байгаа шүү дээ тий. Тэнгүүд нэг уцаа түр паузлчих зурган дээр очиод тэгээд зураг амар нүдтэйгээ ойрхон юм бараг хамарны үзүр утсанд ингэж шүргэх хэмжээнд ингээ ойртуулад тэгээд ингэж доллар хартын шүү дээ тий. Тэгээд жоохон ингэ доллар харчих. Тэгээд нэг 10 секунд тэр зураг руугаа нэг цэг рүү хараад ингэ жоохон доллар харчаар ингээд бүрсийгээд эхэлнэ. Тэгэнгүүт айжуухнаар уцаа ингээд амар айжуухнаар ингээд өөрөөсөө нүднээсээ холтуулаад ингээр дотор нь 3D зураг байгаа. Зүг тайлбарсан уу гэж. Гэтэ ямар ч гэсэн би тэгээд сурсан. Тэгсэн чинь дотор нь юм байсан нь бүр амар гоё санагдаад манай нэг баг байхад миний хажуу суудаг найз охин маань амар сайн хардаг байсан за. Тэгээд ингээд энэ дотор алин байна, энэ дотор морь байна гэд ингээд ярьж марангууд нь би бүр ёо ямар гоё юм бэ харчих юмсан юу байгаа юм болоо гэх. Тийм ч бүгдээрээ харж сурыг. Өмнө нь юусаа харж үзээгүй харж сураагүй хүнд бол амар гоё санагдах байхаа. Ийм энгийн 2D зурагнаас 3D дүрс ингээ харчаа. Тэгээд хариугаа бичүүл шагналтай шүүгээд ахгүй худлаа ямар юмны шагнал өгч чадвал тий. За гэхдээ юу яачи? Миний чаддаг юмар надаас авч олно. Чи юу чадах юм бэ гэж юу? Тэгвэл ингэж болж байна. Угаасаа тэгэд бичлэгэл хийх юм жаа. Одоо бичлэгэн дээр тим юм яриад өг. Энүүнд хариулаад өгч юм уу эсвэл тэр талаар хараад өг. Эсвэл энийг хэлээд өгч юм уу? За ер нь тийм бичлэгэнд оруулж болохоор яриаг шагналд нь авчулна шүү за. Йоо математик сонин гэсэн чинь нэг инээдтэй юм санаанд орчлаа. Нөгөө 10 жил байхад хүүхэд бүрийг ингээд математик сонин заавал захиалгыг тэгээд идэгсэн шүү дээ тий. Тэгээ манай ангийнхаа ангиараа захиалсан байсан. Тэгсэн чинь нэг удаа тооны хичээл орж исэн чинь ангийн хүүхдийн өвөө нь багштай уулзна гэд ороод ирсэн байхгүй ангид. Тэнгүүдээ багшаас асууж аа энэ математик сонин гэж чинь заавал хүүхэд болгоно захиалга албатай юм уу гэд. Тэгсэн чинь багш хэрэгтэй шүү дээ. Хүүхэд болгоо угаасаа захиалгыг сургуулаас тэгсэн гэдгсэн байхгүй юу. Тэгсэн чинь та нар тэгэд энэ сонин дээрээсээ бодлогонд бодтгол юм бах чинь лээ. Тэгэд дими ингээ мөнгө үрээд идэг. Гэртээ аваачаад ялааны алууруулгаад. Ялааны алуурл болгоч гэдгээд хэлсэн ш нэг амир. Тэгээд бас нэг амир хөрхөн математик сонинтэй холбоотой байна гоо за. Онгооч гэжтэй дүүгэн маань паян. Тэр үед дүү маань бас жоохон байсан маань 3 юм төрөл анги байсан баг. Тэгэд нөө нэг найзтай болоод үерхэж эхэлж байгаа энэ төр гээд тэдэс аахгүй юу? Тэнгүүтээ Валентинаар бибидээ бэлэг бэлтэн гээд. Тэгэд дүү маань болохоор өөрөө нэг сэтгэл гаргаад бэлэг бэлдээд өгсөн юм шиг байгаа нөгөөдөө. Тэгсэн чинь нөгөө найз нь бэлэг бэлдээгүй ирсэн за тэгчээд өгөх юм олдохгүй манайдууд математик сонингоо өгсөн за. Ёо дөө маань бооралаа дахиж тэрнтэй найзлахгүй. Хүүхэд болгонд угаасаа байдаг л математик сонингоо өгөө тахлаараа яа тийм би юм хоёр математик сонингоор яа тийм гэж амар ууртай. Одоо ер нь Монголд сонин зардггүй эсвэл зархаа болцсон уу? Би ер нь яг 10 жилийн төгсөөд нэг сонин хараагүй хаа. Үгүй бол үгүй штий. Юу вэ? Амар тэнэгэн болчихсон за. Йоо би бас дахиад нэг харт үгээ яриа за.
Би нөгөө хамгийн анх хятад ирчээд хүмүүс нь амар сонин за тэр үед одоо ч яг ингээ уцаараа төлбөр тооцоо хийчин тэр үед нөгөө цаасан мөнгөөр гүлгээ хийдэг ус болохоор юм авахаар ингээ айгүй сонин хүнээс ингээ мөнгө дандаа булааж авдаг за. Тэнгүүдээ хариулт өглөөр ингээ шидэд талаар нэг юм тараагаа ичдэг за. Би тэрэнд нь бүр амар дургу. Гэтэ яг тэр хятадуудын хувьд ингийн л нэг соёл нь л байсан баг. Гэтэ надад амар төвхтэй санагдаад идсэн байхгүй юу? Монголчууд ч угаасаа тийж хүнээс булааж авах юм шидэж өгөх ямар нохоонд юм шидэж байгаа юм штэ ил айгу дургу байдэн штэ. Надаас амар тэнэг санагддаг байсан. Тэгээд надаас ингээд худалдагч нар ингээд мөнгө булаагаа шидэж мэдээд тахлаар нь би тэрэнд амар дургу болохоор өөрсдөө нь бас яг тэгж харцдаг болсон байсан байхгүй юу? Тэгээ ганц юм авахгүйд баахан мөнгө энэ шидэлцээрээ таарчдаг. Тэгээд үжсэн чинь би яг зүүнийн амралтаар Монголд очиод ээж намайг тэгсэн чинь гараа сонио өдр гэд тэгсэн чинь би сонио авчаад тэгээ сонингийн охин би яг санаад идэм юм миний үеийн нэг охин байсан. Тэгсэн чинь би тэр үнлөө мөнгө өгдөө ингээд шидэд өгсөн шүү дээ. Тэр охин анзаарсан уу анзаараагүй юу? Мэдээж анзаарсан байх л да. Гэтэ анзаараагүй ч магадгүй ямар ч гэсэн амар муухай шүү дээ тэр чинь. Тэгэд би ингээд буцааж аваад ингээд ивхэд гарт нь байруулчих юм чинь бандсандаа тэр ч гэдэг сонингаа гарсан цаа. Тэгээд тэрийг одоо хүртэл боддог. Гэтэ ер нь юм гэдэг чинь амар сонин шүү дээ. Тухайн үед нөгөө нэг өөрт таалагдаагүй ч юм өөрийнхөө хувьд буруу гэж бодсон үйл хийчлээ гэж бодоход за хүн харсан хараагүй шийдэл нэрсэн ирээгүй нэг дандаа л өгрөгөө тэгээд зэмлэл яваад идэг амар ядаргаатай. За гэхдээ ямар ч гэсэн нэг тийм нийт юм болж исэн. Тэр үед сонин бас амар сонирхолтой байсан баха. Ээж ер нь намайг айгүйх сонд гаргадаг нь их хвчлэн нэг тийм шар мэдээ, скандал нэг тийм одоо ноцтой мэдээ, зууны мэдээ, дээзийн хүрээлэн өөр юу хаад идэг лээ. Хань маш нууцч илүү амар сөртөөсөр тэгээд нэг тийм сонингууд байдаг гэсэн. Тэгээд тэр чинь насан туршаагүй хүүхд бас уншиж болохгүй юм би тэл гялс уншчаал орчдөг байсан гэдэг таахгүй. За бай.